Хай зүрхнүүд мэдээж амлын осороо англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 10 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Үүнээс хойш дахиад 3 анги ярьж өгөөд энэ анимегийн энэ үйлрэл дуусж байгаа юм билээ шүү. Ингээд эхэлцгээе. Удахгүй зуны амралт эхлэхээс өмнө манай эд чинь хамт хичээлээ хийхэр болцгоосон. Бөөнөрөө бултаараа цуглараал хичээлээ бэлтгэхээс өмнө сайхан цадтлаа хоол идэхэр болжон. Вагури Ринтаро хоёрыг ерөн жогроо дагааг найзууд нь эхнээсээ анзаараад эхэлжээ. Хоолоо ч идэж дуусаад хичээлээ хийх гэсэн чи энэ нэг ямиг хартаа бүр далжидлаа унтчихийдэг шүү. Тэгсэн Вагури бүр нана за миний найз хичээлээ хийвэл зөндөө амттай юм идэн шүү гэж харагдаад нойрыг нь сэргээцээ чи найзууд нь шок. Ээж нь хүүгээ харагдаж байгаа мүү гэсэн харцаар хараастай. Ингээд тусдаа сайхан хичээл номоо төвлөрөөд хийж идэл ус ам ил юу ч ойлгохгүй хөөр химэн. Тэгсэн Субару амар зузаан бодлогын ном барьцсан ус амыг хараал пүү па манай Чидоригийнх ийм нэмгэн штэ одогкэ гэж харуулсан чи Кикёд дунд сургуульд нь үздэг бодлогын ном нэдэг за. Ринтаро маань харин нэг ойлгохгүй хичээлээ яг Вагуригаас асуух гэсэн чи үүнхээр гүнжлэг төвлөрөөд хичээлээ хийж байхаар нь хайр игдүү хоёр нь зэрэг хүрээл төвлөрч байгаа нь хүртэл ёстой гүнж ваа ийм хайр байдаг байна май Вагури эдэргээл 9 шидийн юм бодож идэг шүү. Удалгүй Субару маань нэг бодлого ойлгохгүй байсан чи уусами нэг ойлгох юм шиг алив өгжий та хари мари гэж мэгээд харсныхаа дараа андуудаа энэ шившлэг бичээстэй байна гэж авсан. Харин Саку маань өстэй төвөггүйхэн бодоод өгцөн. Субару бараг л кул бой суу тухаантан гэж дотроо бодож байгаа юм чи. Манай эд ч би нэрээ жоохон шоглож тоглоцоогоод ямар тач бүгдээрээ хичээл номоо нилээн сайн давтлаа. Улирлын шалгалтын дүн гарлаа. Тэгэлгүй яах вэ? Ингэж их хичээсний эцэст манай эд бүгдээрээ тэнцэж зуны сургуульд явхааргүй болдог. Уусами бүр 2 удаа дарааллаж шалгалтандаа унаагүй болохоор уйлаад баярлаад бараг нислээ. Харин хичээлдээ унсан хідэн Ринтарог төгсөн төгслөө хамтдаа хичээлдээ унаж зуны сургуульд явна гэчээд биднийгээ хаяад тэнцэж болно гэжүүдээ гэл бас үг хаяал уйлалана. Сүүлдээ Сакуг хичээл заагаад өгөөч гэж бас шахаж гарнаа. Албан ёсоор зуны амралт эхэлж дөрмийн дагуу ангийн багш нь сургаалаа айлдаж дуусаад сурагч нас гэдэг бол хамгийн гэгээлэг цэцэг цэврүү шиг нас юм шүү. Та нар том болоод сурагч насаа хамгийн ихээр сангалзах учраас энэ зуны амралтаа хизээч мартагдашгүй өнгөрүүлээрэ гэл үгээ дуусгаж байгаа. Амралт ихэлсэн учраас ангиараа зугааццгаая гээл боулингийн газар руу гидэн гот явцгаалаа. Ринтаро маань ангийнхантайгааж дотнуулж хичээлдээж сайжирч өөрийгөө өөрчилж эхэлсэн нь Вагуритай уулзснаас хойш болж байгаа талаар бодож явж идэл замдаа гүнжээлээ болон найзуудтай нь холхон зайнаас тэр хэд зүрч харагданаа. Тэгсэн уусами яг мэдрэлтээд хоёроо бронуудаа гэж ойлгож байхад Саку Аято хоёр ашгүй амийг нь таглаад болиулна. Харин Ринтаро зөвхөн Вагурийг ширтсээр гүлэрсөөр уусами бараг алгадангаа алдаж байж бодлоос нь салгаж байгаа. Тэгснэ андаа Вагури та хоёр үерхэж байгаа мүү гэж ихний асуултаар Ринтарог маань байдалд оруулнаа. Үгүй ээ гэж хариулсан ч дараагийн асуулт нь тэгсэн ч гэсэн андаа чи угаасаа Вагурид хайртай те ганцхан би ч биш нөгөө хоёр ч гэсэн анзарцсан өнгөрсөн андаа чи угаасаа хайртай чинь илт мэдэгдээд байдэн штэ гэж бүр нүүр хийх газаргүй болтол авд юм да. Ринтаро маань хөөхий бүр нүүр ам нь улаагаад халуу дүүгээд өхөнгө алдчихаа. Сүүлдээ зүгээр андаа хэрвээ гуйхаар олвол манус нь тусалнаа гэд хэлсэж ашгүй нөгөө хоёр найз нь ирээд чирж авч явж амийг нь амглаа. Хөөхий Ринтаро маань тэгэл нэрээ би тийм ойлгоход амархан байгаа юм байх та гэж царай марин авах юмгүй. Тоглох газраа очлоо. Хуваагдаж тоглоод Усами бүгдийг нь оноод Саку хүртэл дээд оноог нь авсан чинь нөгөө багт орсон Ринтаро маань ухаан санаа нь хаана яваа бүр гүлдийчээд харалда заяа найзын гимээр болчихжээ. Хэсэг амрах зураа дахиад л Вагуригаа л бодоод түүнийхээ аз жаргалтай байгааг инээж байгааг л харахад надад хангалттай гээл эмород байж хахад Аято ирнэ. Тэгэл Ринтаро андаа үерхэл гэж юу юу гэсэн үг юм бол гэж асуусан ч нөгөөх нь мэдгүй мэн ганц ч үерхэж байгаагүй шít. Нөгөө үдээсээ асуусан ч гэсэн тэр хэд ч гэсэн үерхэж байгаагүй юм чи юугаа мэдхүү дээ. Айгүй бол чамайг яагаад ингэж асууж байгаа юм бол гэж бодоод мөртлөг хийгээд унаа шүү. Гэхдээ чи бид нарт сүүлийн үед чин үннээрээ байж сэтгэлээ нээж байгаад чи маш их баярлаа. Энд чин бид нарт итгэж байгаа бас нэг шинэ итгэлцэл бий болж байгаа гэж бодож байгаа болохоор юу ч байсан хэлээрээ найзууд нь чиний сонголтыг ямар шийдвэрч байсан бүгдийг нь хүндлэх болно гэж хэлээд томроод байсан бага хожицгоохоор ярилцсанаа.
Тоглож дуусаад Регентороо гэртээ ирээд усанд орчоод нэрээ зуны амралтаар Вагури тэр идтэй далаа явна гэж бодож ийсэн. Вагурийг хичээлдэн тусалсан юм чинь баярлуулмаар санагдаад тэгээд яаж тусад нь бэлэг өвхвэ ухааны юм бодож итэл Субаругаас хувь чатаар найзаа гинт чат бичсэн sorry. Гэхдээ энэ сарын 22-ны өдөр Вагуригийн чинь төрсөн өдөр шүү гэж сануулдаг. За ингээд 10 дугаар анги дуусж байгаамаа. Тэгэхээр цаана одоо 11, 12, 13 гээд 3 хуй анги л үлдсэн байна. Тэгээд дараагийн гайдаараа уулзлаа. Баяртай гэснээс та нар бүр үзчихэд лайк хаач дарахгүй сэтгэлдээ чүлдэхэ болчихжээ тий. Юу гин уг нь анзаараад хараад яваад байгаа юм. Яг хин нэгний хувьд зүгээр нэг лайк сэтгэл байж болох ч гэсэн та нараас авч болох хамгийн том урмын үг дэмжлэг байдаг болохоор л сануулж байгаа шүү за. Зүрх